За сүүлчид таахынд энэ өдрийн дургая. Маргааш торч болон зарлагдсан байгаа. Улсын хурлын тухай хуулийн 14-ийн 2-ын даваа торч болны зарлахтай ерөнхийлөгч улсын хурлын сонгуульд суулт авсан намуудтай зөвшөөрөх ёстой. Тэгээ энэ зөвшөөрөх ажил хийгдэг байгаа. Энэ учраас ерөнхийлөгчид маргааш торч болго хийх нь зохимжгүй байна. Ягаад гэвэл дөрвөн төрлийн зөрчлийг нэгтлэх хэрэгтэй байна гэдэг ийм зүйлийг бид ярьж байна. Үндсэн үеийн цэцэд өгсөн байгаа. Сонгуулийн бүх ажил хуулийн дагуу явагдах ёстой. За нэгдүгээр 7 хоногийн өмнө бидний өгсөн хуулийн байгууллагууд өгсөн 60-50 төгрөгөөр төрийн албыг 180 мянга 2 мянган хүнийг ажлаас нь тавьчихсан. Тэр мөнгөөр сонгуульд орох тухай Монгол Улсын намын дарга Мяган Бэйг бол нийслэлийн намын дарга Сандуу нарын бичлэгийг хуулийн байгууллага ямар нэгэн одоо шалгах ажиллагаа явуулсангүй. Энийг тодруулж тийм үйл явдлын талаар хуулийн байгууллагууд хариугаа гаргах хэрэгтэй. Яг л энэ бол сонгуультай шууд холбогдож байгаа үйл явдал юм аа. За хоёрдугаарт энэ дэлгэцэн дээр гарч байгаа зургуудыг би бас та бүхний харахыг хүсэж байна. Энэ бол саналын хуудас авсан хар машин хоёр зурсан. Хар машинаас гардаг нөгөө урт цаас байна. Одоо энэ хаан улсын 55 бод тойргийн жишээ байна. Одоо энэ дэлгэцэн дээр байгаа зурган дээр 623, 720 гэдэг ингээд тоонууд байгаа. Энэ бүх тоонуудыг нэмээд хайрцгаар өгснгийг нэмж тоолоод тэгээд дараагийн ийм юмтай мөрөх ёстой. За энэ бол нөгөө нэршийн авцаа гэдэг юм байна. Энэ нэршийн авцаагаас сонгогч саналын хуудасаа авахтаа гарын үсгээ зурдаг. Тэгээд гарын үсгээ зурсныг ингээ удаанаар тэмдэглээд манай энэ хаан улсын 55 дугаар хорооныхон тойргийн хорооныхон шалгалт явууллаа. Одоо ийм цаасаа. За шалгалт явуулснараа бид нар ингээ хүслэгтэнд хийлээ. Ийм хүслэгт байгаа. Ийм хүслэгтний дүнгууд нь энэ байна. Тэгэхээр гарын үсгээ зурж авсан саналын хуудас авсан хүний тооноос саналын хайрцагаас гарсан 234-оор нэмэгдсэн байна. Сонгогчид өгөөгүй 234 саналын хуудас хар машинд орсон байна гэсэн. Энэ бол зөвхөн нэг тойргийн асуудал. Энэ асуудлыг бүх 76 тойргоор нэгтгэж шалгахгүйгээр анхдугаар шуулга хийх нь хууль зөрчил байна гэж бид үзэж байна. За 3 дугаар шалтгаан бол саналын хуудас дууссныг та бүхэн мэдж байгаа. Саналын хуудасыг хувьд болдгоо яг тусгай цаасаар хийдэг. Гэтэл дууссан саналын хуудастай аймагуд Баян Үлгий, Баян Хонгор, Хинти бүх аймагт сайн мэдэхгүй байна. Канондсан саналын хуудасаар санал болсон байна. Энэ нь өөрөө сонгуулийн хуулийн 84-ийн 1 сонгуулийн саналын хуудас нь саналын дүн гарах үндсэн баримт гэж 99-ийн 3 батлсан загвар шаардлагыг хангаагүй саналын хуудасыг хүчингү тооцсон. Хуулийн 84-10 саналын хуудас нь тусгай нууцтай байх үгээд аймаг бүрийн хэмжээнд нэгдсэн дугаартай байна. 84-14 батлагдсан загвараас өөр шаардлага хангаагүй саналын хуудас хүчингү байх үгээд хүчингү саналын хуудасаар санал авах ухыг оруулна гэдэг хуулиудыг зөрчсөн учраас эдгээр саналын хуудсуудыг хас тооцох ёстой маа. Энэ баг дахиад сонгуулийн дүнд бас нөлөөлж байна. За царцааны нүүдлийг би төсгөл уулзалттай хэлсэн. Тэрийг бол авч хэлцээгүй. 18 мянган одоо царцаа гэж хар угаар хэлээд байгаа. 18 мянган сонгогч нэг газраас асуултад нөгөө газар нэмэгдсэн байна. Баян Хонгорт нэмэгдсэн байна. Төвсгөлд нэмэгдсэн байна. Овсод нэмэгдсэн байна. Өшөө хаанч үлээ ингээд аймагуд байна. 18 мянган сонгогч шилжсэн дахиад хуулж ирсэн байна. Яг л 18 мянган сонгогчийг өөрийн биеэр ирээгүй байхад нь итгэмжлэхээр сонгогчдын нэршийн зэгсаалтанд бүртгүүлсэн байна.
өөрийн биеэр ирж бүртгүүлнэ гэдэг хуультай байсаар байтал 10 хоногийн өмнө ирж бүртгүүлнийг суульсаар хууль зөрчсөн байна. Бүртгэлийн газар хууль зөрчжээ. Тэрийг сонгуулийн ерөнхийлөгөөр хэвийн гэж үзжээ. За сонгуулийн явцад гарсан түн бөмбөг зөрчлийг цагдаа шүүхэнд тогтоогоод байсаар байтал үл тоон дадлын зургуулангийн тангар хургуулгаар оруулж байгаа нь өөрөө яарсан ажил байна. 7 сарын 29-нд хүртэл агтуурчуудын хэлд оролцоод ядаж энэ нэг 4 бүлэг асуудлыг сонгуулийн ерөнхийлөгөөр улсын бүртгэл хуулийн байгууллагууд нэгтлэн шалгасан дараа бол хэдэн хүнийг оруулах вэ гэдгийг ерөнхийлөг сонгуулийн ерөнхийлөгөөр шийдсэн дараа танхаа ургуулах нь зүйтэй. Бид бол шудраг сонгуулийн төлөө хуулийн дагуу явсан сонгуулийн төлөө хэлэхгүй байхгүй. Монголын ард түмний сонгуульд өгсөн саналыг хүндэтгэж байгаа. Гэхдээ Монголын төр хуулийн дагуу явуулах ёстой. Ийм олон сонгуулийн зөрчлийн дараа тангараа ургах бол зохимжгүй юм аа. Олон хууль зөрчичөөд гишүүн болоод явна гэдэг нь бол тохиромжгүй байна. Монгол Ардын намын гишүүдээ. Тийм учраас хуулийн байгууллагууд, төрийн байгууллагууд хийх ёстой ажлаа хийцгээе. Энэ сонгуулийн хуулийн онцлогийг та бүхэн мэдж байгаа. Намууд сонгуулийн ажилд оролцохоо байсан. Бид зөвхөн ажиглал тавьдаг. Бусад бүх бүртгэл, санал тоолох, саналын хуудас хэвлэх ажлыг төрийн байгууллагууд хийдэг болсон. Бид төрийн албан агштай найдаж энэ бүх зүйлийг дарахгүй гэж сонгуульд орсон. Гэтэл саналын хуудас аваагүй 234 нэмэлт саналын хуудас хаанаас гарч ирээд яагаад тоологч гэдэг дээр хуулийн байгууллагууд сонгуулийн ерөнхийлөгөөр бүртгэлийн байгууллагууд ажиллахгүй байгаа учраас ийм мэдрэлээс өөр аргагүй байдалд орж байна. Тэгээд эдгээр зүйлийг нэгтлэн шалгахад 2-7 хоногийн хугацаа хангалттай байгаа. Энэ хооронд манай бүх байгууллагууд ажиллах ёстой. Арчилсан намыг шаардлага тавина. Төрийн байгууллагууд энэ бүх ажлаа олон түмэндээ ил тод болох үүрэгтэй юм аа. Яг л сонгуул гэдэг бол маш чухал арга хэмжээ. Сонгуул ганцхан л нууц байгаа. Хэн хэний төлөө санал өгсөн нууц бусад бүх юм нийл байгаад сонгуулийн хуулийг гаргасан байдаг. Одоо сая миний харуулсан гарын үсгээ зур саналын хуудас авдаг юу одоо хаан уулынхаас бусдыг нөхгүй байл л да нууц гэ. Ямар ч нууц юм байхгүй. Тэрийг нууц шаардлагач байхгүй. Харин ч хамгийн ил тод байх хэрэгтэй ийм бичиг баримт байгаа. Одоо хууль байгааг харуулж би энэ талаар хуулийн байгууллагуудад шалгах ажлыг яаралтай зохион байгуулах үүрэг өгсөн байгаа. Хууль байгаар орыг 60 тэрбум би ярьсан хамгийн эхлээд. Тэгээд яа асуултанд хариулъя байвал. Энэ зургнуудыг файлаар навчуулсан тав. Наадам АСЕАН гэдэг олон үйл ажиллагаа болох гэж байна. Энэ үед одоо төрийг байгуулах гэж удах нь хэр одоо улсын эрх ашигт нийцтэй байх юм бол доо. Төр байгуулахыг бид ерөөсөө эсэргүүцээгүй. Ном журмынхаа дагуу байгуулагдаад хамгийн аимшигтай юм бол нэг тойрог дээр 234 саналын хуудас илүү тоологдоод бид нар хар машин дүнд огт эргэлзээгүй. Яагаад тэр лөө 234 саналын хуудас илүү оров гэдэгт эргэлзэж байгаа. Бид АСЕАН-аас болж хуулиа зөрчил төрөө байгуулж болохгүй тийм. Хууль усаар төр байгуулагдах аюул байгаа учраас бид анхаарал гэж. Дээр одоо анхдугаар чуулган зарлагтай зөвшөөрсөн бол энэ маш том хуулийн зүйл. Гого. Таны шаардлага биелүүлэхгүйгээр анхдугаар чуулганы төлөвлөх боломж байх уу? Ер нь бол үндсэн хуулийн цэц зарилгыг хүчингүй болох байх гэж бид найдаж байна. Хуулийн шаардлага биелэгдээгүй байна. Хууль ус эрх баригч нам хууль ус их хурлыг эхлэхгүй л бид одоо та нар чинь 4 жилийн өмнө тэгсэн шүү дээ. Бид бол эрцээ үрдүүлэл хурлаа хийсэн. Ардын намаар жигээр бодлоо 4 жил содруулсан. Одоо бүр ноцтой хууль ус их хурл байна. тэгэхээр хар машинд илүү санал орсон энэ зохион байгуулалтын ажлыг хэн хийх боломжтой вэ? Танд одоо хардж байгаа. Улсын бүртгэлийнхэн энэ ажлыг одоо нэг саналаар зүрх эсгүй байхгүй. Гэтэл 234-ээр зурж байгаа нь өөрөө бол улсын бүртгэлийнхний бий харагдсан. Тэд ажлаа зохисоор хийсэн. Тийм ажил хийсээр байтал залруулах хэвээр сонгуулийн ерөнхийлөгөөр бас хийсэн.
Чинээ финансын цаасаар санал авсан байх уу? Тэгээд энэ сонгуулийн ерөнхий орны буруу болж байна. Сонгуулийн ерөнхий орны буруу бол таарж байгаа. Яагаад гэвэл бүх тойрогт 90% тэнцэх саналын уудс хэвлж хөргүүлсэн гэж надад мэдээлсэн мөртлөө альч тойрог дээр 110% эрц гараагүй шүү дээ. Дундчил нь бол 70 байсан. Тэгэхээр сонгуулийн ерөнхий ороо 90% саналын уудс хөргүүлээгүй бол таарч байна. Одоо хэдий хөргүүлсэн гэдэг ингээд араас нь шалгах ажил үлдээд байна л да. Санал авах өдөр яг тухайн аймагуудад ийм саналын уудс дуусчлаа гэх тийм мэдээлэл гарч ирсэн шүү дээ. Тэгээд тухайн өдөр яагаад танаа намаас тийм юм уу болоо танах яагаад каналын яваад Каналын яваар болохгүй гэдэг бид нар хэлжсэн. Гэхдээ бид нар ч өөр өөрийн тойрогтой завгүй байсан л да. Сонгуулийн ерөнхий ороо тийм юм хийхгүй гэдгийг мэдчихэж байгаа шүү дээ. Тэгсэн мэдсэн мөртлөө хийсэн. Сонгуулийн ерөнхий ороо өөрөө Канадад шиг байгаагүй нэг тойрогт нэг тойрогт одоо шилжүүлэх маягаар ингэж явуулсан гэж хэвшээ хамтаа. Канадсан гэдэг нь Гамбат гişүү нотолж байна. сонгуулийн ерөнхий ороо хүлээн зөвшөөрсөн зүйл бол одоо байхгүй. Хуулийнхаа дагуу ажиллаа хийцгээ хуулийн байгууллагуудаа энэ сонгуулийн байгууллагуудаа хууль зөрчиж одоо нэг намын хүчээр олох байгаа бол онцгүй л байгаа. Тэр хуулийнхаа дагуу олон бол явна. Нэг одоо санал авсан хувь нь хэд вэ? 45. Сонгуулийн үр дүнд ямар хөө өөрчлөлт гарах бол хэрвээ нэг асуудлуудыг бүгдээ Дахин санал хураалтууд явуулдаг. За царцаан дээр бол явагдахаас өөр аргагүй. Яг бол Улаанбаатарын Viva City хорооллын очоод Баян онгорчуудын сонголтыг өөрчилсөн дээ шүү дээ. Улаанбаатарын хол хорооллын очоод улсчуудын сонголтыг өөрчилсөн. Хүн болгон өөрийнхөө хаягн дээр санал өгсөй байтал хохирогч аймагуд гараад. Ардсан нам эрхүүлжсэн юм чинь тухайн үед яг энэ асуудлууд дээр хяналт тавиад явж байгаагүй юм. Сонгуулийн ерөнхий ороо улсын бүртгэгдээ одоо ингээд дараа нь болохоор Бид хууль төрийн байгууллагуудыг хуулийнхаа дагуу ажиллана гэдэгт итгэж байсан. 29-ний шөнө мэдээллийг сая миний дурдсан фактыг алимж байгаагүй. Би бол итгэж байгаа. Гэхдээ энэ бүх хардлыг арилгах хэрэгтэй байна. Яагаад 234-оор нэг тойрог зөрүүг үлдэх хамгийн гадагч. Тэгвэл бусад тойрогтоос ямар байна гэдгийг шалгах хэрэгтэй. Шалгахгүйгээр дүн зөвшөөрөө явах юм бол энэ арчлын төлөө өгсөн 45% саналыг бид одоо огт хүндэтгээгүй хэрэг болсон. Арчлын намаас нэрдэлсэн Монголын нийт сонгогчдын 45% өгсөн саналыг бид ядаж шалгуулах үүрэгтэй байна. Бид үүргээ биелүүлж байгаа. Тэрээс одоо энэ бол гишүүн болохгүй, Гамбат гишүүн болохгүй улаараад байгаа юм алга байна. Ном журмынхаа дагуу хуулиар дэдлээд болцгоо л гэж. За баярлалаа.